Өмнөх офтек гэрээнүүд бүгд асуудалтай байсан. Өмнөх офтек гэрээнүүдээс алдагдсан боломж хэдвэ гэвэл бараг $1.80 хэмжээний юм гэж яригддсан билээ. Гэтэл нэмээд энэ 250 сая тонныг хэдэн доллар цавцсныг бид нар мэдэхгүй байна. Ингэж их нууцлж байхыг бодоход энэний арга хулгай ловер байна. Авилга байна. Албан тушаалын хэрэг байна гэж харж байна. Яхаараа энийг хөл бүтэн энэ олон намуудын төлөөлөл болсон 126 гишүүн дэмжихгүй байгаа. Үнэхээр гайхаж байна. Яагаад нуугаад байгаа? Яагаад энэ гэрээгээ сайжруулахыг хүсэхгүй байгаа юм? Тэгж ярих юм бол 2012 оны Чалката байгуулсан гэрээ $65 гэж үздсэн бол энэ харбины гэрээ $64 байгуулагдахад л $1 зөрүү $250 сая. Энэ $250 сая хэн кармалж байгаа? Хэн хулгайлж байгаа? Энэ бол өстой үнэхээр маш том эмгэнэл болж байна Монгол улсын. Тэгэхээр Монгол улсын авилга албан тушаалынхаа хэрэг төстэй гүн шигдсэн нь харагдлаа. Манай одоо урд хөрш бүгд найрамдах хятад ард улс авилгатайгаа яаж тэмцдэг вүлээ? Албан тушаалтнуудаа яаж тэмцдэг вүлээ? Цаазаар авч тэмцдэг. Гэтэл Монгол улс бол авилгачтайгаа өмөрч байгаа юм байна. Албан тушаалын хэрэгтнүүдтэйгээ өмөрч байгаа юм байна. Энийг ил тод яриад хилцэхэд бол хэрвээ авилга хулгай байхгүй бол юунаас айгаад байгаа? Бардам байж ах хэрэгтэй шүү дээ. Бардам олон нийтэд тайлбарлах хэрэгтэй, танилцуулах хэрэгтэй. Бид нар ингэсэн юм аа. Ийм учраас ингэсэн юм аа. Харамсалтай нь энийг нуулаа. Нууц юмны ард дандаа хулгай цавчаа явдаг. Чухам 1 тонноос хэдэн доллар цавцсныг бид нар мэдэхгүй үлдэх гэж байна. Тун харамсалтай. Гэхдээ энэ асуудлыг бид нар зүгээр өнгөрөөхгүй олон нийт сонгогчид энийг мэдхийн төлөө явахаар бид нар ч гэсэн энэний төлөө явнаа.